За сайн байна уу? Сонон байна. Энэ удаагийн уншлагада тавтай морил. За энэ удаад сайхан синглчүүдтэй зориулаад уншлага хийж өгөх гэж байна. За энэ уншлага ерөөсөө 100% синглчүүдийг баярлуулахын тулд, эрхлүүлэхийн тулд хийж байгаа уншлага билээ. Энэ уншлагаар нь яг ямар учиртай юу төхөөгод байна гэдгийг нь харж өгнө. Амьдралд нь яг одоо. За тэгээ яг яагаад сингл байна гэдэг ч юм уу те удахгүй харилцаанд орох нь тэгээ эсвэл одоо их эрдэл нь ямар төрлийн хүн байна, яаж нийлэх вэ гэх мэт төрлийн асуултуудыг харах болно. За 3 групп байна. Групп номер 1 тэргүүн аяга гэдэг үзэр байна. За групп номер 2 хоёрын аяга. Хос бүжин гэж нэрлэе. Энэ группийг хос бүжинтэй үзэр байна. За 3 дахь групп нь 9-ийн зоос буюу за 9-ийн зоос гэд нэрлэе. Тэгээ энэ хүзэрнүүдийг би яг энэ чигээр нь сугалж гаргаж ирсэн. Групп номер 1, групп номер 2, групп номер 3-ийн хүзэрнүүд ямар байх вэ? Гэд хүзрээ холж аваад 1 2 3 гэд тавьсан чинь яг ингэж таарч гарч ирсэн байгаа. Азар гэдэг ч юм уу те санаандгүйгээр тийм байна. За тэгэхээр сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаа өөрийн группийг сонгоорой. За групп номер 1 уншлагада тавтай морил та тэргүүн аяга гэд энэ бүжинг сонгосон байна. За энэ тэргүүн аяга гэдэг нь мэдээж дуурлах, сэтгэл дүүрэн байх, хаа ширгалтай, шинэ хайрын эхлэлийг бэлэгддэг юм учир начиртай үзрээ. Миний хоолой ячаа. Ихэнх хүмүүс бараг бүх хүмүүс энэ үзрийг тараа уншлахаар авах маш туртай байдаг. Одоо харахад хамгийн гоё ядах үзрнүүдийн нэг мөн гэсэн үг. За эхлээд энергийн шалгалтыг нь хийж өгье. Яг групп номер 1 нь таны групп мөн байна уу, үгүй байна уу гэдгийг хараад өгье. Яг одоо таны амьдралд юу болж байна вэ? Сахиус нь групп номер 1-ийн энергийн шалгалтыг нь хэлж өгөөрэй юу. За энэ үзэр гарч ирээ гэж байна. Queen of Wands доош харсан. За тий. Та ер нь нэлийн сэтгэлээр гутарсан, сэтгэлийн уналтанд орсон байдалтай байна. Сэтгэл гутрал гэхээр арай л чанга байх шүү. Ингээд тийм сэтгэл гутралтай байсаж болзошгүй. За өөрийгөө гоёор мэдрэхгүй байна гэж харагдаж байна. Үзэсгэлэнтэй биш, хангалттай сайн биш, мундаг биш гэ дандаа өөрийнхөө муухайг олж хараад дандаа өөрийгөө өөлөөд байгаа байдалтай харагдаж байна. За бас магадгүй өнгөрсөндөө та хит өөртөө ихтэй байхдаа бусдад жоохон дээрэнгүү хандсан гэдэг ч юм уу те иймэрхүү дурсамж байгаа бол үүндээ санаа зовоод үүндээ жоохон дарагдаад байгаа байдал бол бас харагдаж байна. За бас групп номер 1-ийг сонгосон цөөн тооны хүмүүст өөр нэг юм өөр эмэгтэй хүнд жоохон дээрлэхүүлэх гэдэг ч юм уу те өөр эмэгтэй хүнээс жоохон муухай үг сонсоох гэдэг ч юм уу те дээрэнгүү үг сонсоох иймэрхүү зүйлсүүд харагдаж байна. Тэгээ үүнээс бол сэтгэлээр унах зарим хүмүүсийн хувьд өөрийнх нь төрсэн ээж нь байж болно. Ээж нь таныг одоо юу гэдэг те хангалттай биш нэмж туur гэдэг ч юм уу те эсвэл чадар сурсан уншсан юм чамд байгаа мó гэл ингээл шөмжилдэг гэдэг ч юм уу. Иймэрхүү орчинд бас ажиж болцсошгүй. Гэтэ групп номер 1-ийг сонгосон бүх хүмүүсийн хувьд бол өөрийгөө маш их голж байна. Ялангуяа гадаад үзмж. Тэ би ерөөсөө юм нэгэн хэсэг үнэхээр юм гал халуун амар хүн болгол надад татаг байсан. Одоо тэгэхээр болчлоо гэсэн бодлоод эргэлдэж болзошгүй. Тэ миний бие нүүр царай арьс гоё биш байна. За тэгээ миний дотроос өмнө чаддаг байсан зүйлсүүдээ би чадхаа болчлоо гэх мэт иймэрхүү дуу хоолойнууд групп номер 1-ээс сонсогдож байна. За хэрвээ та ийм байдалтай өөрийгөө огт голоогүй байгаа бол групп номер 1 таны групп биш гэсэн үг юм. Тийм болвол өөр группыг сонирхоод үзээрэй. За тэгээ мэдээж 3 группийн аль нь дээр нь таны групп байхгүй байх бас боломж бий юм шүү. За одоо болохоор та яг яагаад синглэрэ байна вэ гэдгийг хараад үгүй. Энэ нэг сонио асуулт байна. Групп номер 1 яг яагаад синглэрэ байна вэ? Юу амьдралд нь яг одоо юу тохиогод байгаа болоод синглэрэ байна вэ гэдгийг хараад үгүй. За энэ үзэр бараг унж гарч ирлээ. Маш их стресс, сэтгэл төвшөр, амарч чадахгүй байх.
Knight of Pentacles. Ерөөсөө сансан бодсон юм тогтсноор болдоггүй. Угаасаа миний урмыг хугалдаг. The Magician гэхдээ харьцаж байгаа хүн би гэж харагдаж байна. Харьцаж байгаа хүн би. Эхрийн ордын хүн байж магадгүй. Тэгээ эхрийн ордын хүн байх шаардлагагүй. Зүгээр л харьцаж байгаа хүн байж магадгүй. Group number 1 бол нэгэн удаан хугацааны харилцаа дуусснаас болоод тэрнээс хойш хинтэж нийлээгүй, эрхээгүй байдалтай байж болно. Тэгээ маш олон жилээр ингээ хамт байгаа тасчихсан тэгж байгаа тэр харилцаа дууссан нурсан. Тэрнээс хойш ерөөсөө дахиж хүнтэй уулзах гэдэг ч юм уу те нийлэх юм сэтэл төрөөгүй байж болно. Өөрөөр бол бас та хизээж хүнтэй удаан хугацаанд үерхэж үзэж байгаагүй, харилцаанд орж үзэж байгаагүй байж болно. Тийм учраас хүнтэй одооноос үерхэд эхэлэх юм бол харилцаанд ороод эхэлэх юм бол нэх удахгүй дуусчиндөө. Тийм учраас яах юм бэ? Димиштэй угаасаа л талаар болно. Миний сэтгэл төрөхгүй, би ч тэдний сэтгэл төрөхгүй гэсэн ийм мэдрэмж бол байна. За, шидтэн дээр нь тодруулах харъя. За, энэ удаагийн үзэр нь гоё. Цэвэрхэн халигдаж байна. Цэвэрхэн халигдаж эхэлж байна. Та бас маш олон хүмүүст за энийг одоо юу гэж өвтөх нэрэлэх вэ? Та маш олон хүмүүст өөрийгөө аз жаргалгүй байна. Тэгээ бас харилцаанд готрон үзэлтэй байна гэдгийг илэрхийлээд л яваад байна. Угаасаа бүтэхгүй штэ гэдгийг яриад л хүмүүст ойлгуулад л яваад байна. Ярих нь цаашаа шууд тараа ярьж хэлж магадгүй. Гэхдээ хүмүүс та ер нь тийм ойлголтыг айгүйх түгээж юм. Бүтэхгүй ах уу, хоёулаа бүтэхгүй ах уу гэсэн мэдрэмжийг та бусдад маш хүчтэй өгдөг. Өөрийн биеийн хилэмжээрээ хийж байгаа үйлдэлээрээ тий хүн таныг сонирхоод бичингүүт нь та түүнд хариулахгүй удах гэдэг ч юм уу. Энийг нь бусад хүмүүс таныг юу гэж хүлээж авч ийнэ гэхээр энэ хүн ерөөсө харилцаанд байхын тулд гаргах өөдрөг гэдэг ч юм уу те боломж гэдэг ч юм уу сонголт гэдэг энэ зүйлс нь энэ хүнд байдаггүй юм байна гэж бусад хүмүүс таныг хүлээж авч байгаа харагдаж байна. Энэ нь та зориудаар ч гэж магадгүй, зориуд бишээрч бусдад ингэж хэлээд ажуулдаггүй. Гэтэ бас нэг өөр сонин зүйл байна. Хорон ертөнд сахиуцтайгаа та бас маш их ярилцдаг гэж харагдаж байна. Яг өөрийн дотоод ертөнцтэйгээ бол маш их ярилцдаг, ажилдаг. Ерөнхийдөө хувьдаа тодорхой хэмжээнд учраа олдог гэж харагдаж байна. Тэгээ яг одоо өөрийн ундууцалтай мэдрэмжүүд, дандаа аз жаргалгүй мэдрэмжүүд, дандаа цохирлын сөрөг мэдрэмжүүдтэй яг одоо л маш эрчтэйгээр яг гүнд нь орчихсон явж байна гэж харагдаж байна. Тэгэхээр яг одоо хийж байгаа зүйл нь яг одоо мэдэрч байгаа зүйлсүүд нь юм дими зүйл бол биш. Ингээд нэг юм урагшлаад байна тийм. Ахиц гараад байна гэж харагдаж байна. Дотоод ангаалтын хувьд бол ахиц гараад байна гэж харагдаж байна. Тийм. Тэгэхээр би ерөөсөө энэ уншлахаараа тань ингээд зөхөрсөн байна, ингээд байна, бусдад ингэж хэлээд байна. Ингэж ойлголоод байна гэснээрээ би таны бити ингэ гэж байгаа юм биш. Энийг бойл гэж байгаа юм бол биш те. Зүгээр л таны байдал ийм байна, ийм учраас инглээр байна. Гэтэ энэ нь бараг зөвч байж магадгүй. За тэр талаар харин энэ одоо байгаа байдал дээр нь сахиус нь юу гэж шилмээр байна. Байдал нь бол юм байна. Сахиус нь харин үүн дээр юу гэж зөвлөх үү? Сахиусынхаа бодлыг сонсъё. Нөгөө зэрэг гадарлээ. The lovers. Okay. Стресс, сэтгэл төвшөөр. Таны санаа зовж байгаа зүйлсүүд зүйлсүүд биш ээ. Таны энэ бүтэхгүй байх, тэр нь бүтэхгүй байх гэж бодож байгаа. Угаасаа харилцаанууд миний урмыг хугална гэж бодож байгаа тий. Ийм шалтгаанаар ингэ бүтэхгүй гэж бодож байгаа. Эдрүүд нь дандаа яг логикийн төвшөнд бол яг нөгөө юутай, суурьтай. Үндэс суурьтай. Хи сэтгэл төвшөрөд санаа зовнилууд бол биш байна. Яг жинхэнэ санаа зовх зүйлсүүд байна, мөн байна. Тэгээд та бас ихэр төлөвөө сонгосон байж болзошгүй. Ялангуяа миний сувыг үзэж байгаа бол та ихэр төлөв гэж сонссон л байгаах. Тэгээд ихэр төлөвийн харилцааг та хүсэж байгаа. Ихэр төлөвийн харилцааг сонгож буй тал танд байгаа. 100% сонгож гин үгүй юу тэрийг бол мэдэхгүй. Гэхдээ таны дотор жинхэнэ хайрыг хүсдэг, ихэр төлөвийг хүсдэг тал бол байна.
Тийм тэгээд ихэр төлийн бус харилцаанд орчих юм бол ихэр төлийн бус харилцаа яалтчгүй таны сэтгэлээр унгаан энэ тэр нь таарахгүй миний хүсэл зорилгод нийцэхгүй би тэдний хүсэл зорилгод нийцэхгүй гэж бодож байгаа нь логикийн суурьтай бөгөөд яг зөв бодол мөн гэж сахиус нэлж байна. Тийм учраас яг одоо энэ бодлуудтайгаа энэ сэтгэл төвшөртэйгээ нүүр тулах нь бол цагийн юм цагтаа гэдэг үг саягийн орж ирлээ. Тийм цагийн юм цагтаа болж байгаа үг бол мөн цагийн юм цагтаа болж буй зүйл бол мөн гэж хэлж байна. Тийм тэгээ та ихэр төлтөөгөө нийлэх болно гэд хэлсэн чинь шууд биеэр ингээд яг цахилгаан гүйж байгаа юм шиг мэдрэгдлээ. Тийм та ихэр төлтөөгөө нийлнэ тэ нийлнэ гэж хэлж байна. Бүр ингээд би болохоор үгүй тэгээ хэлчихэж чаа ингээд би өөрөө болохоор жоохон эсэргүүцэх гэтэл сахиус нь болохоор ялдчихгүй гүү нийлнэ гэд тэгээд байна. Би болохоор зааж арай тийм мэдээлэл ингээд таран уншлагаар өгөөд яах юм бэ гэдэг тиймгүүд сахиус нь болохоор нийлнэ гэх намаа ингээд чимээг болгож байгаа нийлнэ гэд ингээд тэгээд байна. Ихэр төлтөөгөө нийлэхэд хэр ойрхон байгаа вэ гэж асуучвал яа гэм бол нийлнэ гэдэг ахад бодоход culmination root chakra үндэс үрт. Надаа үндэс үрт гэж багц байдаг. Ангаалтын багц. Hematite. Хэрвээ миний ангаалтын багцыг сонирхож байгаа бол толинцглынхаа эрчимжүүлмээр байгаа бол шууд гараа миний үндэс үрт багцыг авах шаардлагатай байж болно. Гэтэ би үндэс үрт багцыг гаргацсан байгаа боловч тэрийг нэмж засъя. Интро бичлэгнүүд тайл би амар дэми ярьчих. Илүү юм яриад ах шиг. Тийм би гэхдээ үндэс үрт багцыг гоё шинжилмээр байгаа. Хичээлүүдийг нь биш ингээ хичээлх нь урд нь гоё ингээд энэ хичээлийг ингэж сонсон шүү гэдэг шин тайлбар нэмж мэмээд заримынх нь дуу авьяаг нь засаж масяа гэж бодож байгаа. Тэгэхээр үндэс үрт багц маань ангаалт яа юм жаахан under construction буюу яг нэг балгас шиг жаахан засвартай байгаа. Гэхдээ аваад сонсож болно. Яг хичээлүүдийнх нь агуулга нь бол угаасаа хамгийн чухал юм тэр интро зүйлс нь биш. Яг хичээлийнх нь агуулга нь шүү дээ, тий. Тэгэхээр тэр яг хичээлийнх нь агуулга нь бол яг та сонсоод шингээж авч чадвал яг үр шимтэй, үр дүнтэй хүмүүс багцуудаас ангаалтын аудио багцуудаас үр шимийг бол авдаг. Хүртээд яваад байгаа яг яаж сонсохоо мэдж байгаа хүмүүс нь бол тийм. Тэгээ бусдаар бол ихэр төлтөөгөө нийлэх суураа бэлдээд эхэлсэн байна. Би нөгөө нэг ихэр төлтөөгөө энэ 7-гийн тоо шүү дээ. 7-гийн тоод нь харилцаа холбооны тоо хүнтэй нийлэх үерхэх тоо байдаг. Тийм. Тэгэхээр таны ихэр төлтөөгөө нийлэх суурь нь ловоо хөөрхөн босцсон байна. Таны бодож байгаас хурдан болно. Суурь нь болцсон, бий болцсон байгаа юм бол одоо тэгээд таны бодож байгаас хурдан. Би бол одоо таныг хөөргөөд одоо удахгүй хэдэн сарын дотор гэж хэлэхгүй, жилийн дотор гэж хэлэхгүй. Яа тэгвэл яг хизээ нийлхээ гэдэг хүн өөрөөс наашаа цаашаа болгоод байдаг учраас би бол тэгж хэлж чадахгүй. Гэхдээ ер нь бол суурь нь бол болчихжээ. Одоо суурь нь болцсон гэдэг нь одоо нарийн ширээнүүд нь хангаах хэрэгтэй. Нарийн ширийн сонголтууд нь яг яаж нийлэх юм, амгалан нийлэх үү, драматай нийлэх үү, хурдан яарч нийлээд ингээд нийслэхаа дараа цөмцөм ангаалцах уу, эсвэл нийлхийнхаа өмнө цөмцөм ангаачаад нийлснийхаа дараанаас шууд амгалан чигээрээ ангаалт багтаагаар байх уу гэх мэтчлэн тий. За тэгээд энэ багнууд гэдээ ярьдаг. Ихэр төлийн багнууд 4 багна гэж зүйл байгаа шүү. 4 багны талаар би ярьсан байгаа. Ихэр төлөө 4 багнаас бүрддэг. Эхнийх нь багш шавын багна, багш шавын харилцааны багна, сайн найзын багна, төгс хамтрагчийн багна, төгс хайрт дурлал тосуудын багна гэдэг ийм 4 багнаас ихэр төлийн харилцаа бүрэлдсэн байдаг. Тэгээ энэ 4 багна нь яг саяныхаа дараалалаараа бүтчихвэл ихэр төлийн харилцаа юм хэрүүл оруулахгүй гэх амар гоё амгалан байдаг. Тэгэд шууд гал халуун хос гэдгээс нь эхэлчүүл ихэр төлийн харилцаа жоохон нохоо муршиг байх гэдэг. Яагаад бол нөгөө нэгнээ багш шайгүй хүлийн зөвшөөрөхгүй зөрүүдлэх тий, нэгнээ найз гэж харахгүй болохоор даасгах гэдэг байх, нэгнээ төгс хамтрагч шиг харахгүй байхлаар гэд нэгэндээ ингэж жоохон зэвүүцэх гэдэг ч юм уу тий. Иймэрхүү асуудлууд үүсэх боломжтой. Тэгэхээр энэ 4 багнуудаа таас одооноос босгож иж болно. Бүтээж иж болно. Тэ сонгоо цайхан тэгжиж болно. Тэг ер нь бол таны сонсноос ойрхон байна шүү. За одоо тэгэхээр
За дахиад сахиуссан мессежүүд авъя. Single-чүүдийн талаар уншлага авсан шууд ихэнх төрлийн уншлага болоо хуурчлаа. Яалтчгүй The Lovers гэдэг карт гараад ирсэн. Ихэнх төрлийн бэлэгддэг өдөр. Eight of Swords, 8-ын илт, 3-ын аяг, тэргүүн илт дахин гарч ирлээ. Хайрыг бэлэгддэг амтан бол хун шувуу мөн. Энэ одоо ямар амтан бэ? Сохор ном юм уу да? Та хүнтэй хил ам хийгээд амар шарах мэдэрсэн, мэдрэх гэж байна эсвэл мэдэрсэн харагдаж байна. Үүнийг бити тоохгүй өнгөрүүлээрэ. Үүнийг бити хевсэн дороо оруулаарэ гэдэг чинь. Яг нэг хүнтэй жоохон хил ам зөрөлдсөн эсвэл ингээд жоохон хатааж өтөөний асуудал гэдэг ч юм уу те ар ураар ярих гэдэг ч юм уу. Ийм нэг асуудал байна. Яг саяхан тохиосон эсвэл удахгүй тохиох гэж байна. Энэ зүйлийг ихэр төлөлтэй холбоотой зүйл биш, харилцаатай холбоотой зүйл биш болохоор та ангаахгүй өнгөрөөхгүй байж болзошгүй, ач холбогдолгүй нэг удаагийн тохиолдол гэж бодож болзошгүй, эсвэл тухайн асуудал үүсгэсэн хүнийг блоклоод өнгөрөөхгүй байж болзошгүй. Тийм биш. Энэ зүйлийг бас ангаагаараа тоогоороо энэ нь өөрөө таны харилцааны аян замлын сингл байхын утга учир гэдэг ч юм уу тийм зүйлийн нэг хэсэг муу юм аа гэж сахиус нэлж байна. За уншлага энэ хэсгийнх нь мэдээлэл ингээ ер нь бол боллоо. Ер нь бол гэжтэй бүрэн боллоо. Тэгэхээр таны зам ер нь бол яг одоогийн байдлаар маш шулуухан байна, ойлгомжтой байна. Ингээд тэгэл нийлчихээр харагдаж байна. Ер нь бол тийм ихэрл ярилцсан үнэхээр тэгэж амархан нийлж болдог. Яг нийлж чадахгүй байх үе тоолоод ахлаар хэцүү юм шиг санагдаад байдаг. Гэтэ яг үүндээ эргүүлээд харахаар яг үүндээ амархал нисэн байж таардаг. Миний хоолой яагаад байна? Тийм яг хэлж ярих тал дээр жоохон асуудал байна. Хатуу ширүүн хэлэх гэдэг ч юм уу тийм асуудал групп номер 1 дээр тийм төрлийн шарах байна. За нэмэлт хэсэг дээр болохоор би таны боломжит хүмүүсийг ер нь хараад өгье. Ихэр төлөө сонгол амьдрал нь ямар ах вэ? Тэгээ боломжит хүмүүсээс дундаас ихэр төлөө болоо заяаны хаана гэдэг ч юм уу. Тийм хүнээ сонгол ямар ах вэ? Тэр нь ямар хүн байх вэ? Амьдрал ямар ах вэ гэх мэт тийм сонголтын мэдээллүүдийг би хараад өгье. Өөр замаар явбал яах вэ? Гэх мэтчлэн тэгээ бас ихэр төлтөөгөө нийлэх бас зөвлөгөө бас ахусны мессежийг нь хөргөж өгөх болно. За нэмэлт хэсгийг авах шийдсэн болбол доор хэсэгт холбоос байгаа. Comment ба description дотор холбоос байгаа. Тэр холбоос дээр дараад шууд нэмэлтээ яг одоо аваад үзэж болно. Тэгээ над руу чат бичиж авах шаардлагагүй юм шүү. За тэмэн томодохгүй уулзъя. Маш их баярлалаа. За групп номер 2 уншлагадаа тавтамаарэл та 2-ын аяг гэдэг хөөрхөн 2 хос бүжинтэй хөзрийг сонгосон байна. За энэ хөзөр нь хөөрхөн маш нандан жинхэнэ бодит 2 хүн бие биендээ сэтгэлтэй буюу хайр дурлалаар дүүрэн яг жинхэнэ гоё харилцаа бэлэгддэг юм хөзөр байгаа. За тэгэхээр таны уншлагын талаар болохоор одоо харцгаая. За энергийн шалгалтаас нь хэлцгээе. Групп номер 2-ын амьдралд нь яг одоо юу тохиож байна вэ? Яаж байна вэ? Энергийн шалгалтын үеэр групп номер 2 нь зөв групп дээр ирсэн байна уугүй юу гэдгийг нь сахиусны сайхан мэдэгдээд өгөөрэй. За ямар мэдээлэл гарч ирэх нь харъя. За нэг үсэр бүр нэлээд өсөрч гарч ирлээ. Ace of Wands доош харсан байна. За би бүр яг үнээр нь хэлье. За би бүр яг үнээр нь хэлье. Ямар айхтар мэдээлэл гараад ирвэ. Хүүхэд жирэмслэлтэй холбоотой асуудал тохиосон байж болзошгүй гэж харагдаж байна. Групп номер 2 дээр хүүхэд жирэмслэлтэй холбоотой асуудал тохиож иж болзошгүй. За тийм байна. Тэрийг бол одоо ингэж орхи. Өөрөөр бол toxic X таны амьдралд эргэж орж ирж иж болзошгүй. Эсвэл яг одоо toxic X тэгээ та хамт байж иж болзошгүй. Toxic karmic харилцаанд гацсан токсик харилцаатай зууралдаж байгаа гэдэг ч юм уу те. Эсвэл тэр тухайн токсик хүн дээрээ буцаж очих уу гэдэг ч юм уу. Энэ хүмүүний ихэрдүүл байсан уу гэх мэт юм. Хуучин зүйл рүүгээ буцах, хуучин зүйл эргэж орж ирэх, хуучин зүйлд анхаарах гэх мэт иймэрхүү энергиуд гарч ирж байна. За бас хүн байх шаардлагагүй хуучин муу зуршил гэдэг ч юм уу те. Ийм зүйлс нэгэн муу зуршлаа, нэгэн муу дасчихсан токсик нөлөөтэй амьдралын зүйлийг болж чадахгүй байгаа, амьдралаасаа гаргаж чадахгүй байгаа гэх мэт энергиуд харагдаж байна.
За тийм ээ энэ энергийн шалгалт болсон гэж сахиусан тэгж гин саны гарч ирсэн мэдээллүүд. Тэгэхээр саны гарч ирсэн мэдээллүүдийн бүр айл нь ч таарахгүй байгаа бол групп номер 2 таны уншлага биш гэсэн үг юм. Тийм бол өөр группыг сонирхоод үзээрэй гэж зөвлөж байна. За одоо болохоор групп номер 2 таны хайр дурлалын амьдралын талаар уншлагыг хараад өгье. За яг одоо хайр дурлалын амьдралд нь одоо сингл хүмүүсийн уншлагыг авч байгаахаа гэж бодож байна. Хэрвээ та сингл биш бол өөрийгөө сингл бишээ гэдэг мэдээд уншлагад орж ирсэн тий. Уншлагаас бас зөвлөгөөг сонсноо гэдээ орж ирсэн байх магадлалтай. Тийм бол та өөрөө сайхан уншлагаа ялгаа салгаад сонсож чадна гэж би танд итгэж байна. Бусдаар бол яг та сингл хүмүүст зориулсан уншлагууд байгаа. Тийм учраас яагаад яг одоо та сингл байна вэ гэдэг дээр нь хараад яг юуг туулж байна вэ? Яг өөрийн хүслээр сонирхлоор байна уу? Эсвэл нэгэн болохгүй байгаад байна уу? Эсвэл сингл байх ёсгүй өөр нэг үнтэй байх хэрэгтэй байгаад байна уу гэх юм уу те? За сахиус хэлээд өгөөрэй. За Star доош харсан, The Devil доош харсан, Four of Cups доош харсан. The Devil үзэр дахиж гарч ирлээ. Чөтгөр гэдэг үзэр. Яг одоо групп номер 2 маань сингл байхыг сахиусууд нь дэмжиж гин үү, дэмжихгүй байна уу? Ингээд юм шууд тийм үгүй гэсэн хариултыг харъя. Яг одоо групп номер 2 маань сингл байгааг сахиусууд нь дэмжиж гин үү, дэмжихгүй байна уу? Үгүй дэмжихгүй юм. Тэг яг одоо та сингл байх учиртай бол биш юм байна. За яас их зуршлаа тий. Би ихд үнээр нь л хэлж өгнө. Үнээр нь хэлж өгөхгүй бол уншлага хийгээд яах вэ тийм биз дээ. Жаахан хатуу хэлний гарч ирэх нь шүү мэдээлэл нь сонсоморгүй байгаа зүйлсүүд гарч ирэх нь шүү. Тийм та одоо яг одоо жоохон буруу замаараа яваад байна групп номер 2. Буруу замд орсон байна. Буруу зүйлсээ хийгээд байна. Замаа алдсан гэж ярьж байна. Яана замаа алдсан гэдэг үг гарч ирж байна. За би бол хувьдаа хэнийг ч доош нь хийх чи болохгүй чадахгүй гэж хэлэх дуртай төрлийн хүн биш. Би бол энэ бол ерөөсөн миний зан характер биш. Тэгэхээр энэ бол яг 100% сахиусныхаа нүг гарч ирээд байгаа байхгүй. Тэг миний бусад бичлэгүүдийг ч гэсэн харах юм бол та нар чадахгүй байна гэдэг ч юм уу те. Ийм санаа ер нь бол байхгүй харин ч миний хэлмээр хадаг зүйлс бол та чадан та хүчтэй ингэж анаавал ингэдэм тэгэж ингэж хийж үзээрэй тэгэж хийж үзээрэй гэдэг ингээд чадах тал руу нь би илүү голцоо анхаардаг. Би хоньны орд юу саран дээр хоньны ордтой тэгэхээр ийм тэнэг төрлийн өдрөг гэсэн үг. Ер нь бол би саран дээр хоньны ордтой болохоор юм л болгол чадна болох талаас нь харах гэдэг. Тэрнээс болоо хил хязгаараа жоохон дутаачдаг гэдэг ч юм уу те. Эрсдэлтэй эмэргүү орчдаг гэдэг ч юм. Тэн төрлийн юм баггүй юу энэ уншлагыг гэдэг соно гэдэг байгаа хүн нь. Тэгэхээр энэ чи замаа алдчихаж гэдэг үгээ би хүнд ер нь хэлдэггүй. Хэлхийг хүсдэггүй. Хэрвээ би хүний замаа алдцаа гэж бодох юм бол оронд нь ингээд үзхүү тэгээ үзхүү гэдэг ингээд юм зөвлөгөө талаас нь л хэлдэг. Ингээд үзвэл яаж тэгээ үзвэл яаж гэдэг ч юм уу. Тэ хоёулаа ингээд оролдоод үзчихье гэдэг. Ямар ч хэлсэн би шууд түр тарыгээ замаа алдчихчих чи цусаараа тэгэлсэн гэдэг ч юм уу те. Тэгж хэлдэг хүн биш ээ. Окей. Групп номер 2 таныг сахиусууд нь шууд замаа алдчих гэж хэлж гинэ. Тэгж хэлж байгаад нь би учир байгаа болов уу гэж бодож байна. Миний хувийн философи болохоор хүнд тэгж бурууг нь чичилж хэлхийн оронд зүгээр л чадахыг нь хэлээд чадах дээр нь туслаад өгөл угаасаа л зам зэгцэрнэ гэж би боддог. Тэгтэл сахиусан шууд таныг групп номер 2 та замаа алдсан байна. Тийм замаа алдаг шууд гараа замаа алдсан, зүг чигээ алдсан, тэгээ төөрөлдсөн, хувь заяа төөрөлдсөн, орооцолдсон. Маш сөрөг нэрэг, эгоны зүйлтэй хутгалдсан байна. За зарим хүмүүсийн үед энэ шууд гараад онтолт мансуурлын зүйлс байж болно, их хэмжээний бэлгийн харилцаач байж болно тий. Би бас хүмүүс та ингээ хитрхи олон хүнтэй бэлгийн харилцаанд ороод байна гэж хэлэх төрлийн хүн биш. Гэтэ сахиус нь хэрвээ та олон хүнтэй бэлгийн харилцаанд ороод байгаа бол энэ нь буруутж гин гэж сахиус нь хэлж байна. Four of Cups за аягийн 4. Энэ ерөөсөө ингээд энэ байдал ч одоо ерөөсөө ингээд дээрдэхгүй гэсэн ухааны юм үзэр гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэнийг сахиус нь танд бүр үнэхээр за одоо тэгээд яах вэ? Одоо яах блэ? Одоо яах вэ? Тэгээ яана ямар хэцүү бэ?
Тэг үнэхээр замаа алдсан гэдэг ч юм уу те. Замаа алдсан гэдэг хөзрөн гараад ирлээ. Би яг chariot доош харсныг бодож байсан чи өсрөж гарч ирлээ. Эсвэл та бүр шууд тараа буруу улс орн руу нүүсэн болов. Тийм байх магадлал бас би Тэг үнэхээр замаа алдсан үнэхээр амьдралын хэцүүдэд байгаа хүмүүс болохоор энийг сонсчод за ашгүй дээ нэрэл буруутаж дээ гэж санаа нь амарч болцсон шгүй. Магадгүй таны эргэн тойронд дандаа л өөгшүүлдэг дандаа л зөвштэй зүгээр штэ миний найз гэдэг хүмүүс байгаа бол энэ сахиусны нэг үг таныг өөрхөн сэрээж өгч магадгүй те. King of Cups. Таны эргэн тойронд сахиусаас нь явуулсан нэг эрэгтэй хүн байна. Усны орд эрэгтэй хүн, загас мэлхий хилэнцгийн орд гэсэн үг. Энэ хүн танд туслахаар илгээсэн. Энэ хүнтэй та харилцаанд орох учиртай гэдэг чинь үерхэх учиртай. Вау, holy shit. Юу би бүр цаачих гэж. Queen of Cups гараад ирдэг шүү. Oh my god. Тэгэхээр чин та хоёр баг нэг бол заяаны ханиуд эсвэл ихэрхлээ байх магадaltaй. Four of Pentacles. Яг одоогийн байдлаар таач тэрч тэр хоёр хоёулаа нэгэндээ хан босгоцсон байгаа даа. Хан босгоод өөрсдийнхөө дотоод амьдрал руу, эмзэг амьдрал руу нэгнийгээ нэвтрүүлэхгүй, оруулахгүй гэд ингээд хан босгоцсон. Өөрийн яг одоо байгаа зүйлсүүдийг хамгаалаад байгаа байдалтай. Гэхдээ групп номер 2 таны хувьд хамгаалах зүйлс яг үүндээ одоохондоо алгаа. Таны амьдрал угаасаа оргонгороо эргэцсэн байгаа даа. Тэгэхээр хамгаалах юм байхгүй. Хэрвээ та нэлээд амгалан, аз жаргалтай, маш их үржин шимтэй амьдралтай байсан бол магадгүй үүн дээр хил хязгаартай муу хүмүүсээ бити оруулж ирэх, хамаагүй хүнд бити үзүүл гэдэг ч юм уу тийм зүйлгүй гарч ирж болох байсан баг. Гэтэ групп номер 2 танд хамгаалах юм яг үүндээ байхгүй болчихжээ гэж би хэлээ. Тэгэхээр нөгөө талын хүний талаар энэ хүний талаар би жоохон мэдээлэл нэмж гаргаж ирж харъя. Энэ үнтэй харилцаанд орох ер нь амархан гэж хэлж байна. Яг сахиусан шууд энэ хүн бол тантай харилцаанд ороход юугүй бэлэн байна. Ер нь амархан бодож байгаас нь илүү амархан. За Knight of Cups. Энэ хүнтэй харилцаанд орохын тулд та жоохон нөгөө нэг одоо юу гэх юм монголчууд нөгөө эгогоо доош тавина гэж ярьдаг та. Эгогоо буулгана гэж ярьдаг лөө. Эгогоо хойш тавина. Тэ жоохон монголчуудын хэллэгээр эгогоо хойш тавина гэсэн үг. Тэгээ би бол эгог арай өөр зүйл гэж боддог. Тэгэхээр та жоохон эгогоо хойш тавиад тэгээ энэ хүнтэй өөрөө жоохон төрүүлж үйлдэл хийх гэдэг ч юм уу те. За хоёлоо үерхий гэдэг ч юм уу. Жоохон алхам хийх, за хоёлоо уулзаж үзье гэдэг ч юм уу те. Тийм алхам хийх шаардлагатай, жоохон хөгжих шаардлагатай, жоохон их хэмжээгээр биш. Их хэмжээгээр амгах шаардлагагүй. Ерөөсөл жоохон эгогоо хойш тавьчих хэрэгтэй гэж харагдаж байна. Тэгээд энэ хүнээс таныг сатааруулаад байгаа өөр нэг салхины ордын эрэгтэй хүн байна. Энэ нь хумах, жинлүүр ихрийн ордын хүн нь таныг сатааруулж байгаа яг нөгөө зөв чигийг нь холиод холион бантан болгоход нөлөөлөд байгаа. Буюу таны яг одоо ингээд энэ те жоохон сони амьдралтай байх сонголтын дагуу таны амьдралд ороод ирсэн. Өөрийгөө зовоох, тэ амьдралаа холион бантан болгох сонголт танд өгчтэй байгаад байна. Тэгээ энэ сонголтын дагуу таны амьдралд ороод ирсэн. Таныг улам сэнсрүүлдэг, улам ингэж донтуулдаг. Тэгээ бас таныг үг хэлээр ингэж доош нь хийж иддэг. Цаагуур наагуур тэ таны араарч гисэн муулдаг, уруурч гисэн муулдаг ингээд чи юм хийж чаддаг юм уу хаахаа гэх хэмжээнд ядаж инээгээд ингээд шоолоод өнгөрдөг гэдэг ч юм уу тэ. Ийм нэг хүн байна эрэгтэй. Таны эргэн тойронд эсвэл саяхан байж байгаа байхгүй болсон харьцаа байсан гэдэг ч юм уу те эсвэл хамгийн магадгүй өмнө жил гэдэг ч юм уу те ийм нэг хүн байна. Тэгээ та болохоор чааваас өөрийгөө энэ хүнд батлах гад амар хичээгээд байна. Энэ хүн таны аав энтерч бас байж болно. Ах энтерч бас байж болно. Хамаатны ах ч гэж болно. Энэ хүн л өөрийгөө батлах гэсээр ингээ бүр үнэхээр оронгороо хэрэгжээ. Энэ хэрвээ болцож үзчихсэн романтик хосын санаатай хүн байгаа бол хосын харилцаанд ойрох сонирхолтой ийм салхины ордын токсик хүн байгаа бол та энэ хүний анхаарлыг авах гал буу юм болоод хичээгээл тэ нүүр амаа будаад л гэдэг ч юм уу. За энэ хүн амар ажилсаг охтод дуртай гэж хэлсэн бол та амар ажилсагаар харагдах гэж стори хийж мэйгээл гэдэг ч юм уу тэ. Ингээд ажуулцаашгүй хэрвээ энэ хүн таны аав эсвэл ах болвол
Тэ бас ялгаагүй наав нь юу гэдэг те эмэгтэй хүн ийм л ах хэвээр гэдэг ингээ хэлж байгааг нь сонссон бол яг эмэгтэй хүн тийм байгаагаар нь та байх гэж айгүй хичээж байгаа гэдэг ч юм уу те ааваасаа ганц махтаалын үг сонсчихгоо л гэдэг ч юм уу те ахаасаа нэг өдөрт оромжлуулчихгүй хүн шиг байх гэж үзээл гэдэг ч юм уу те эсвэл тэг миний хэлж байгаа юм болохоор ингээ амар хичээгээд байгаа хүний дөр зураглаад байна. Хүний араас гүгээд байгаа юм шиг. Гэтэ заавал тэгж харагдах шаардлагагүй. Та яг үнэндээ бие авч явж байгаа байдал нь айгүй бардам байж болцсошгүй. Тэр яг одоо бие авч явж байгаа бол үнэхээр бардам. Тэгээд ийм одоо юу гэдэг би өөрөө өөрийнхөө амьдралыг болгоно гэж хэлдэг. Би хамгаалалтаа хийдэг гэж хэлдэг. Тэрийг хийдэг. Та ууг нь бол тийм хүн байж болцсошгүй. Тэгээд ийм ахаа эсвэл энэ эрэгтэй хүний хараад ер нь бол болсон, блоклсон, харьцаа болсон шүү дээ. Би тоохоо болсон шүү дээ гэж та бодож иж болцсошгүй. Гэхдээ яг даалт тухамсар та таны одоо бие авч явж байгаа байдал, таны одоо гаргаж байгаа шийдвэрүүдэд яг энэ хүмүүс нөлөөтэй байгаад байна. Нөлөөгүй биш, нөлөөтэй байгаад байна. Та энийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ энэ хүмүүст за ах нь одоо хамгийн хөнгөн жишээ гэх юм бол наазахын жишээ гэвэл өдрө болго ах нь ирээд таныг өддөг гэдэг ч юм уу те. Оо ч юм уу залхуун юм сууж лээ нөө гэдэг ч юм уу те. Нэг иймэрхүү байдлаар хэлдэг. Тэгэх юм бол та юу гэдэг ах нь гэртээ байх юм бол ах нь гэртээ байгаа цагт ингээ зүгээр хичээлээ хийгээ суудаг гэдэг ч юм уу те. Ахта тэгж хилүүлэхгүй тулд ингээ хичээлээ хийгээ суудаг гих мэтчлээ. Иймэрхүү байдлаар байгаа тэгэхээр энэ хүмүүс тань нөлөөлөд байна л гэсэн үг. Та гаднаа болохоор тоохгүй гэж хаалга хаана ах нь ороод ирвэл тоохгүй байх гэдэг ч юм эсвэл бойл гар эндээс гар гэж хэлдэг байж чаддаг. Гэхдээ дотроо яг үнэндээ энэ хүмүүс намайг нэг удаа магтчихаасаа гэдэг ч юм уу те. Энэ хүмүүс намайг тайван орхичоосаа энэ хүмүүс намайг миний ямар заяаг үзүүлчихээсэ гэдэг ингээд энэ хүмүүсийн гарыг хараад байдаг. Өөрөө ямар амгалан юу хийх дараагийн үйлдэл идэх зүйл өмсөх хувцас гэдэрн дандаа энэ токсик юм салхины ордын энерги хэрэгтэй хүний нөлөөтэйгээр шийдэгдээд байна. Тэ? Тэгэхээр ерөөсөө энэ хүмүүс таны хувь заяаг жоохон гартаа атгачихсан юм шиг болох гээд байна л гэсэн үг. Түүнээс ш би ямар хувц өмснө үү, юу иднэ үү, хичээлээ хийж гэнэ үгүй, залах байна үгүй нэ. Хамаагүй би угаасаа яг одоо надад амгалан санагдаж байгаагаа хийн. Надад яг одоо гоё санагдаж байгааг хийн. Би өөрөө ирээдүйд ээлтэйгэл хийн гэдэг ч юм уу те. Ингэж бодож исэн бол яг үнэхээр тэгж бодож исэн бол энэ хүмүүс угаасаа үг хэлж чадахгүй болчих байсан. Тийм байна. Гэхдээ энэ хүмүүсийг одоохондоо яах ч арга байхгүй. Та ерөөсөө эдэр дээр анхаарлаа хандуулахаа болоо таны амьдралд явуулсан юм усны ордны эрхтэн хүн дээр анхаараарай гэж зөвлөж байна. За би энэ усны ордны эрхтэн хүн талаар мэдээлэл авмаар байна. Энэ яг одоо бодтой хүн үү эсвэл одоо их хүрлийн амгаалтыг хийж агаад нийлэх ёстой хүн юм уу? Одоо болохоор яг одоо нэгдэх хүн гэж харагдаад байгаа. Мэдрэгдээд харагдаад байна. Тэр үнийн хэсгийг би үнэн мэдэрч байна уу батлаадах юм. Shakti, solar plexus chakra, tangerine quartz. Red jasper, улаан jasper, etamine star, conviction, ирмэлцэл гэдэг үзэр доош харсан байна. Shakti. Логик. За энэ дээр би нэмэлт үзэр гаргаж ирээ. Тэг энэ хүн таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно. Усны орд эрэхтэй хүн гэдэг байгаа тийм. Сахиус суулгахын явуулсан хүн. Таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно. Таны өөртөө итгэх итгэлээр бөхөөж байгаа хүн болвол биш ээ. Гэхдээ таны юм бардам заныг дарна гэдэг чинь. Таны өөртөө итгэх итгэлийг бэхлэн бардам заныг дарна. Ийм хүн байна. Тэгэхээр нөө та өөртөө итгэх итгэлийг бардам зантай андуурдаг эсхээ та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Тэгээ энэ хүн болохоор ингээ бардам заныг нь дараад байгаа болохоор энэ хүн надад муу хүн гэж та андуурсан байж болцсохгүй. Гэхдээ яг үндэ энэ хүнтэй хамтрахлаар өөртөө итгэх юм дотоод итгэлтэй чадах юм болгочих юм ер нь ингээл болчих юм шүү дээ гэсэн иймэрхүү төрлийн өөртөө итгэлийг та нэмнэ. Гэхдээ ер нь яасан ч яад гэдэг те нэг тийм яасан ч яад ер нь хэнийгч тоохгүй байсан зүгээр гэдэг ч юм ингээд ийм бардам зам гэж байдаг да. Худлаа бардам зам гэдэг ч юм уу. Бусдад айгүй хан тавьдаг, гүгүү гэж хэлдэг юм төрлийн бардам зам байх гэдэг. Энэ бол яг жинхэнэ өөртөө итгэх итгэл биш. Тэрийг бол буулгаж өгнө. За nourishment гэдэг үзэр доошоо харсан the antelope and wheat obvious. Энэ хүний тал дээр ихийг хэлэхгүй гэдэг сахиусууд нь тэгээд байна. Би болохоор мэдээлэл гаргаж ирэх гээл чигээд ах юм. За ганц мэдээлэл авъя. Би сүүлийн удаа нэг үзэр татаад хэрвээ хэлэхгүй байвал
хэлье. Mars ангараг гараг. Урагшлах, өөрийгөө хамгаалах тийм ингээд тийм яг бардам байх тийм бардам хэрсүү хүсээ ингээд салхинд хийсгэж мисгсэн за тэгснэ ингээд залуус руу амар хилааж мэлаасан ийм заныг бол энэ хүн амар хүчтэй эвдэнэ. Тийм та өөрөө ер нь хичээх хэрэгтэй айгүй юм үнэнч байх хэрэгтэй. Би яг үндэ чамтай баймаар байгаа байхгүй юу гэдэг ч юм уу те. Эсвэл би яг одоо хэцүү байдалтай наа. Тэгээд зүгээр хэцүү байдлаасаа гарахын тулд ч болтгоо чамтай хамт байж болох уу гэдэг ч юм уу. Жохон имзэг болох хэрэгтэй. Тэгээд имзэг дээр нь энэ хүн таныг бол дарангуйлахгүй. Гэтэ та дарангуйллуу эсвэл хил хязгаар гэдгийг маш сайн ялгах хэрэгтэй. Тэгээд энэ хүн дээр ялцчихгүй нэмэлт мэдээллүүд ингээ гарч ирэхгүй байна. Ямар ч хэлсэн маш ач холбогдолтой таны асуудалтай талуудыг ил гаргаж өгнө. Тэгэхээр энэ хүний та өөрийн аврагч гэж бодвол төгс аврагч гэж бодоо те. Таныг ингээ сайхан бөөцөөлөө, ингээд хэцүү нөхцлөөс нь гаргаад ингэнэ гэж бодож бол та андуурсан гэсэн үг. Гэхдээ энэ хүн таны дотоод итгэлийг бол үнэхээр сайн босгож өгч чадна. Яг дотоод итгэл. Яг одоо танд хамгийн хэрэгтэй байгаа зүйл угаасаа дотоод итгэл. Өөрөө өөртөө итгэх итгэл, өөрийн логик ухаандаа итгэх итгэл гэдэг ч юм уу те. Юу зөв бэ, юу буруу вэ гэдгээ ингээд айгу баттай болох. Би чадчихдээ биш үү, болчихдээ биш үү гэдэг ч юм уу те. Хүний гар харах шаардлагагүй юм байна штэ. Хүмүүс юу ч хэлж ийсэн би болгоч чадах юм байна гэдэг ийм итгэл танд яг одоо хамгийн хэрэгтэй байгаа. Хамгийн хэрэгтэй байгаа. Энэ тал дээр зөвхөн тэр тал дээр энэ хүн бол тэгээ танаас өөрөө сэжил сэтгэл шаардахгүйгээр танд ингээд сайхан дэм болоод тос олоод босгоод өгнө. Гэтэ бусдаар бол таны бардам заныг нураан. Өөрийгөө арчилдаггүй бусдаас ингээд өөртөө овьяас өгөхгүй байж бусдын овьяасыг нэгтгэх талыг тань илрүүлнэ. Жохон өлөн талыг тань илрүүлнэ гэсэн үг. Тэгээд таны жохон аимхаа үйлдэл хийдэггүй талыг тань илрүүлнэ. Гэх мэтчлэн танаас ингээд илрүүлэх чи энэ тал дээр юм сууган шүү, мяан шүү гэдгийг энэ хүн илрүүлж өгнө яг үнэнчээр тийм гэхдээ таны дотоод өөртөө итгэлийг бол босгоно. Яагаад гэвэл энэ худлаа ингээд дүрсгэх гэдэг ч юм уу те. Худлаа дүрсгэх чи угаасаа л өөртөө итгэх итгэл биш байдаг. Энэ бол зүгээр л худлаа бардамнаг л байдаг. Тэгэхээр та өөртөө итгэх итгэл гэж юу вэ? Бардам зан гэж юу вэ гэдэг ингээд энэ хоёрын ялгааг маш сайн судалж үзээрэй. За энэ үнтэй яг одоо нийлъя гэвэл яг хажууд нь бэлэн байна уу? Энэ дээр нь баталгаа авч үзье. За яг одоо бол биш. Гэтэ тун удахгүй. Таны хүрээлэл байгаа хүн болмоо маш тун удахгүй хэрэг та шийдчих юм бол за энэ хүнтэйгээ миний өөртөө итгэх итгэлийг те миний дотоод шактик нэмж өгдөг хүнтэйгээ би баймаар байна гэж сонгочих юм бол маш хурдан нийлнэ. Таны бодсноос л хурдан нийлнэ. 8 сар гэхэд нийлцсэн байж болно. Тийм. Гэтэ яг одоо хажууд нь бол байгаа бол биш юм байна. Яг одоо хажууд нь байгаа юм шиг энерги бол бас байна. Тэгэхээр энэ хүний энерги таныг хүрээлээ тойроод байж болзошгүй. Тэр хүртэл та жоохон амрах хэрэгтэй, амраа жоохон тунгаах хэрэгтэй. Юу илээ яах вүлээ? Төөрийгөө ажиллаар болоод идэг тал бас байна шүү гэж хэлж байна. За танд эцсийн нэг хөзөр суулж өгөө гэж бодлоо. Энэ болохоор таны амьдралыг одоо айгуу юм оронгороо иргэсэн байгаа гэдгсэн. Энэ нь ингээ миний үүлийн үрээс олчихвоо гэдэг ч юм уу те ийм асуулт сонсогдож байна. Тийм ч бас энэ асуултанд хариулж өгье. Гүр номер 2 үүлийн үрээсээ болов яагаад амьдрал нь оронгороо иргэж вэ? Four of Pentacles. Олон зүйл нөлөөтэй. Ганц зүйлээс болоогүй олон зүйл нөлөөтэй. Үүлийн өөр бол биш. Үгүй гэж гарч ирж байгаа. Тэгэхээр үүлийн өөрөөс бол шийтгэл бол биш ээ гэсэн үг. Шийтгэл биш, үүлийн өөр өнтер бол биш. Одоо шууд утгаараа уялдаа занглаатай зүйл юм аа гэдэг хариулт гарч ирж байна. Тэгээ өөрөөр яг баттай хариулт өгье гэхээр та магадгүй өөрийгөө хитрхи хайрцагласан, өөрийгөө хитрхи хаасан, аюулгүй байхын тулд өөрийгөө хитрхи хаасан гэх мэт ийм зүйлтэй холбоотой гэж гарч ирлээ. За тэгэхээр уншлагын бүхэлдээ 20 минут болсон байна. Одоо бүгдээрээ хоёулаа нэмэлт хэсэг рүүгээ шилжээ. Нэмэлт хэсэг дээр нь юу харж өгөх вэ гэхээр за бүр яг би шийдсэн. Тэгээ би одоо амьдралаа зэгцэлье, амьдралаа гартаа атгая. Яг зөв үнтэйгээ нийлээд амар гоё амьдралтай болоод жихнээсээ өөртөө итгэлтэй болоод яг өөрийн хүссэн шиг лаг хүн болёо гэж шийдсэн хүмүүстэй зориулж нэмэлтийг нь хийж өгье. Тэр хүмүүст болохоор яг одооноос яг өнөөдрөөс эхлээд та яах ёстой вэ гэд
яг сайхан газрын зургийг танд би гаргаад өгье нэмэлт хэсгээр нь. Тэг яг ингээд ингэх ёстой байна. Ийм зүйл ангаах юм байна. Ийм талтайгаа нүүрдлэх юм байна. За тэг ийм тэдний хугацаанд тэгвэл ингэж нийлж болох юм байна гэдэг ч юм уу те. Яг ихэрлийн замнаал өөрийгөө хөгжүүлэх, хангаах гэд тэр талаас нь хараад өгье. За бас түүн дээрээ нэмээд яг одоо амгалан байхын тулд яах хэрэгтэй вэ? Тэгээ их хэмжээний хичээл зүтгэх шаардахгүйгээр амгалан байхад яах хэрэгтэй вэ гэдэг юм хоёр сонголтыг нь хоёуланг нь гаргаад өгье. За тийм ээ нэмэлт хэсэг нь болохоор доор description-ы холбоос дотор бэлэн байж байгаа. Над руу чат бичих шаардлагагүйгээр шууд тэрэн дээр дараад авах боломжтой юм шүү. За тэгэхээр төвөндгүй уулзъя. Баярлалаа. Баяртай. За групп номер 3 уншлагадаа давтай марил. За да 9-ийн зоос гэдэг энэ хөөрхөн үзрийг сонгосон байна. За энэ үзэр дээр 3 өөр төрлийн амьтан байна. Бүжин, хөөрхөн, сувдан чимшиг зүйлтэй бүжин байна. 2 бяцхан шувуу, тэгээ нэг эмгэн humс байна. Тэгээд их хангалуун, амьдралтай сэтгэл хангалуун бүжингийн зурагтай үзэр байна. За уншлагаа эхлүүлэхээс өмнө танд энергийн шалгалтыг нь хийж өгье. Яг таны амьдралд юу тохиолдоод байна, яагаад байна гэдгийг харж өгье. Энергийн шалгалтын үеэр нь гарч ирэх мэдээлэл нь яг групп номер 3 нь таны групп мөн гэдгийг нь хөрхөн батлаад өгөх болно. Ерөөсөө л тийм зорилготой. За нэг үзэр гарч ирлээ. Seven of Swords. За адтай, залтай, хонжууртай, тухтай, таатай. За сайхан амарчин да гэдэг ийм. Тийм та яг сайхан амарж байгаа хүн байж болцсошгүй. Эсвэл яг ажил дээрээ сайхан назгаарч байгаа гэдэг ч юм уу те. Ажил нь гинэт их удаашраад их завгүй байдаг байсан, ачаалттай байдаг гэсэн зүйлс нь ойрд гинэт удаашраад их гой завтай, чөлөөтэй байх болсон байж санагдаж яж болцсошгүй. Тэгээ энэ нь таны хувьд болохоор жаахан шудраг босч юм шиг мэдрэмж төрөөдөж болцсошгүй. Гэхдээ гоё. Тэгээ энэ сайхан амралтын үеийг өөртөө таашаах нь буруу биш, сайхан байгаа гэж харагдаж байна. Гэсэн хэрнээ яг бодоод ах юм бол яг энэ үеэрээ та өөр хийх юм болоод маш их юм хийж байгаа, амжуулж байгаа, удаан хугацаанд бодож исэн зүйлсүүдээ болгож байгаа ийм энергитэй байна. Тэдлэр 2 зоосын үзэр гарч ирсэн учраас яалтчгүй ажилсаг байдалтай холбоотой үзэрнүүд байна. Тий ажил дээр хиймээргүй байсан зүйлс нь хийх шаардлагагүй болж өнгөрсөн байгаа харагдаж байна. Үүнд нэлээд баярлсан, тухалсан. За тэгээ дараагийн юмаа хийхэд цаг орно. Дараагийн юмынхаа үр шимийг харахад дараагийн хөдөлгөөнөө хийхэд хүлээх шаардлагатай болцсон. Их сайхан дажгүй сэлүүхэн үе дээрээ та ирсэн байгаа гэж харагдаж байна. За энэ зөвхөн ажил биш, гэр орны ажил гэдэг ч юм уу те. Бүхэл төрлийн хичээл зүтгэлтэй холбоотой хамааралтай байх боломжтой. За бас сайхан ямарваа нэгэн мөрөөдөө тоглоом гэдэг ч юм уу те. Хонжууртай тоглоомонд хоцсон ялалтыг байгуулсан байж болцсошгүй. Тэгээ жаахан залтай зан гаргаад тэр нь танд ашигтайгаар иргэсэн байж болцсошгүй харагдаж байна. За энерги шалгалт нэг юм байна. Тэгэхээр одоо групп номер 3 яг таны групп мөн хэсэг нь баттай болсон гэж баттай болсон байгаа. Хэрвээ групп номер 3 таны групп биш гэж санагдаж байвал нөгөө хоёр группыг сонирхоод үзээрэй. За бас нэг юм хэлэхэд манай ихэрд бол бас бичлэг хийж байгаа хүмүүстэй ярилцаа бичлэг хийж байгаа. Бид хоёрын яг цаг давхардаад тийм учраас энэ таран уншлагын үеэр нэг санаа эрэхтэй өний ярьж байгаа дуу чимээ үл ялаг сонсогдох юм бол тэр нь миний ихэрд л байгаа шүү. Битгий санаа зовоорой гэж анхааруулж илээ. Яалтчгүй цаг нь ингээд таарчихлаа. Бичлэгийн үеэр миний бичлэгийн үеэр сонсогдохгүй байхаа гэж найдаж байна. Хэрвээ сонсогдох юм бол тийм зүйл тохиож байгаа шүү. За групп номер 3 яг хайр дурлалынхаа уншлагт нь оръё. Групп номер 3 яг сингл хүмүүс сонгож сонсож байгаа гэж бодож байна. Зорилго нь бол тийм. Хэрвээ та сингл биш байхдаа сонсож байгаа болвол мэдээж яг өөрт таарах зөвлөгөө байж магадгүй гэж бодоод татагдаад сонсож иж болно. Тэгэхэд бол асуудал байхгүй. Тэнгэтээ хандаж ярихдаа би сингл хүмүүс зориулаад хандаж ярих болно. За та яагаад яг одоо сингл байна вэ? Ямар шалтгаанаар вэ? Яг одоо сингл байх нь зөв байна уу? Үүний захиусууд юу гэж бодож байна вэ? Гэдэг мэдээллийг эхлээд хараад өгье. Ажил дээр анхаармаар байгаа, дурламааргүй байна, хайрламааргүй байна гэсэн мэдээлэл гарч ирж байна. Тэгээд дурламааргүй, хайрламааргүй байна.
За нэмэлт мэдээллийг харъя. Зүгээр л ажиллаа хийгээд хийх юм а хамар доорх юм а хийгээд явж исэн амар санагдаж байна. Тэгээ хорвоо ертөнц миний урд юуг авчирн тэрийг л хийгээд явж явах надад сайхан байна, таатай байна. Wheel of Fortune азийн хүрт үхэл. Групп номер 3 танд гинтийн үхэл гинтийн нас оролт тохиосон байж болзошгүй таны амьдралд хий нэгэн хүн эсвэл бага наснд аав ээжийнхээ аль нэг нь гинтийн нас барлаар алга болсон гэдэг ч юм уу те ийм зүйл тохиосон байж болзошгүй ийм гинтийн ингээд групп номер 3-т ийм гинтийн бараггүй яг та өөрөө шийдэж оролцох боломжгүй байсан таны мэдлээс гарсан ийм гинтийн нас барал гинтийн амьдралын өөрчлөлт тохиосон байх боломжтой. Ерөөсөө ингээд таны оролцоогүйгээр гэдэг ч юм уу те гэр бүлийн нас арах магадгүй ихтер нөхөр нас арах гэдэг ч юм уу. Эцэг их нас арах гэдэг ч юм уу. Гинтийн ийм зүйл тохиосон маш юм том хувь зайны эргэлт тохиосон. Тэгээд тэрнээс хойш ер нь бол амьдрал шал өөр болж хувирсан. Тэгээд амьдрал шал өөр болж хувирсанд нь одоо бол та дассан тодорхой хэмжээнд дассан байгаа. Энэ өөрчлөлтөнд тодорхой хэмжээнд айгүй хэцүү өөрчлөлт мөн байсан боловч энэ өөрчлөлтөнд зарим талаараа талархалтай байдаг гэж харагдаж байна. Энэ шинжилэлт нь бол тодорхой хэмжээгээр талархалтай байдаг гэж санагдаж байгаа харагдаж байна. За бас та өөрийн хувь зайны хүнтэйгээ байх гэдэг ч юм уу те хүнтэй үерхэх, нийлэх, уулзах, суух гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл хийхээр болвол энийг нь бас яг хувь заяа танд шийдэд өгнө гэсэн бодол танд байдаг харагдаж байна. Энэ үнэн бодлоо зөв бодлоо бодлоо тэрийг нь бүгдээр урамшлагаар харж өгнө. Тийм ямар ч хэлсэн таны хувь зайны хүн зам дээр гэдэг шиг үнэхээр би хэнийг үнтэй нийлэх ёстой бол тэр хүн өөрөө гараад ирнэ зэ гэдэг ингээд үнэхээр амгалан болсон байдалтай байгаа харагдаж байна. Three of Swords сэтгэлийн шарах. Тэг хэнийг үнийг санагалцж байгаа энерги бас байна. Three of Cups 3 маш их гарч ирж байна. 3 хүүхэд гэдэг үг бас орж ирж байна. Хэрвээ та хүүхэдтэй хүн бол хүүхдүүд дээр анхаарч иж болзошгүй. Эсвэл 3 дүү нар дээр анхаарч иж болзошгүй. Амар хүзэр гараад ирлээ. The Moon сар зүүд их танд ач холбогдолтой байдаг. Зүү дээр ханижилтэйгээ уулздаг гинөө. Зааж байгаарай. Даалт тухамсрын даалт ангаалтын аян замнал Air of Pentacles. Харилцаа холбоо гэдэг зүйл дээр тууштай хэмжээний ахилт гаргаад тууштай хэмжээгээр хичээл зүтгэл оруулаад угаасаа нэмэргүй байдаг гэдэг үзэл бодол танд байд юм байна. Тийм хайр дурлал, хосын амьдрал гэдэг зүйл дээр ингээд тууштай хичээхэн ч хаашаа ч юмтэй гэдэг үг танаас сонсогдож байна. За тэгэхээр энэ зүйлийг сахиусан дэмжиж гин үү, дэмжихгүй байна уу? Хэнийг үнтэй байгаарай гэж сахиусны хэлмээр байна уу? Эсвэл энэ чигээрээ байгаарай гэж хэлмээр байна уу? Сахиусных нь бодлыг нь харъя. Тийм та өөрөө маш их хэмжээний блок, хаалтууд тавьсан гэж харагдаж байна. Шинэ зүйлийг эхлүүлэхгүй, шинэ зүйлийг хүсэхгүй, тэгээ шинэ зүйл хүсэж байгаа гэдгээ өөртөө ч илэрхийлэхгүй, бусдад ч илэрхийлэхгүй. Тэгээд энэ хайр дурлалын зам гэдгийг та хайрын үүд гэж ярьдаг зүйл байдаг да. Энийгээ та өөрөө бүр хаасан байгаа харагдаж байна. Бүр хаасан байгаа. Яагаад вэ гэхээр яг үндэ сэтгэлийн шарахтай холбоотой магадгүй таны 3 наснд тохиосон зүйл хамааралтай байж болзошгүй гэдэг мэдээлэл орж ирж байна. Тэгээ та өөрөө энийг бүр айгүй хүчтэй блоклсан байна. Тэгээ сахиусууд нь таны одоо ганц бий байгаа байдлыг дэмжиж гинэ гэвэл бас би яг 100% дэмжиж гинэ гэж хэлж чадахгүй. Сахиусууд нь болохоор чи өөрөө блок тавьсан байна шүү гэж ойлгуулахыг хүсэж байна. За тэгээ энэ мэдээллээр та дараа нь яамаар байна? Энэ бол таны өөрийн дур. Сахиусан таныг ямар байгаасаа гэж хүсэж байна вэ? Сахиусан танд юу хүсэж байна вэ? Хайр дурлалын амьдрал дээр. Strength тийм бүгдийг ганцаараа ингээд хүчтэйгээр даун туулах гэж оролдохоо болохыг
хүсэж байна сахиусууд нь. Тэгэхээр сахиусууд нь танд ийм наалдаг хүн байгаасай гэж хүсэж байна. Тэг ингээд тань наалдаг, нөөлөгтэй байдаг, нөмөр болдог ийм хүнтэй хань ижилтэй байгаасай гэж сахиус нь ерөөхдөө хүсэж байна. Тэгэхгүй яг одоо болохоор та ерөөсө бүхнийг ганцаараа туулаад сурцсан энэндээ дасцсан. Энэ тухтай санагддаг болцсон. Гэхдээ бүхнийг ганцаараа даваа ингээд болохоор та маш их хүчтэй байх шаардлага танаас гарна. Байнга л хүчтэй байх шаардлага гараад байдаг. Танд болохоор хүчтэй байж чадаад байгаа нь айгүй кайфтай санагддаг байж болцсошгүй. Гэхдээ хүн гэдэг амтан чинь дандаа хүчтэй байх зорилттой амтан биш те. Жохон эмзэг байх, эмзэг талаа судлах, үзэх, эмзэг талаа ойлгох, эмзэг талтайгаа харилцаа үүсгэх гэдэг ч юм уу. Хүн ингэжээвэл арай зүгээр байдаг, илүү хөвгөлтөн нэмэртэй байдаг. Та болохоор үнэхээр ингээд том хан босгоцсон, өөрийн эмзэг талуудаа бүгднийг нь буулчихсан. Буулчихсан гэдэг үе яаж юм гэн тодорч час хийж орж ирлээ. Ийм байгаад байна. За хэрвээ та хүнтэй нийлья сууя гэх юм бол эргэн тойронд нь ямар хүн байна вэ гэдгийг би хараад үгүй. Боломжит үерхэх, болцох ийм хүмүүс эргэн тойронд нь ямар хүн байна вэ? Хүмүүс байна вэ? Father of Wands, гал урдын хүн. Од доош харсан. The Emperor. Амар дарангуулагч хүн. Ямар хэцүү нэ. Яг эргэн тойронд нь ирэхээ болцоо гэдэг юм бол нэг амар дарангуулагч токсик хүнтэй эрэхтэй хүнтэй юм шиг байна. Хүнтэй үерхэж болохоор байна. Хэрвээ та өөрөө эрэхтэй хүн эмхтөө нэг сонирхдаг бол нэлээд юм иршүүд дээрэнгүй юм нэг эмхтөө байна. Хэрвээ та эмхтөө хүн бол яг энэ токсик дарангуулагч toxic masculine гэж ярьдаг тий. Яг тийм нэг эрэхтэй хүн таны хүрээнд байна. Та хүсвэл хүнтэй харилцаанд ороод үзэж болно. Яагаад ийм токсик хүнтэй? Тэр хүн бол буруу хүн, энэ хүн ихэрдэл хүн биш. Ихэрдэл хүн биш, зөв хүн биш. Дандаа таныг голно. Ерөөсөө л юу л дандаа таныг голно. Тэр хүн тэгээ амар юм serious тэгээд ийм танаас илүү ухаантай юм шиг байнга жүжиглэн. Танаас илүү мэдлэгтэйгээр өөрийгөө гайхуулна гэж харагдаж байна. Та өөртөө хан босгоцсон байгаа гэж яриад байгаа. Таны ханыг улам бэхжүүлнэ. Ийм нэг үнтэй та болцож болохоор энэ яагаад яг хоо таны өөрөө нөгөө нэг хантай байх те байн хүчтэй байх сонголтод нь нэмэр олж таныг улам хүчтэй болгох. Хүчтэй гэдэг нь болохоор юм хаалттай болгох. Улам биеэ даасан болгох. Улам ингээ хүнээс тусламж авдаггүй болгох. Тэ улам эмзэг талаа нуудаг болгоход нь туслах ийм хүнийг байна. Тэ та одоо болохоор яг эмзэг байхгүй бүхнийг би ганцаараа байна. Айгуу тийм бие даасан хүн байна гэд сонгосон байгаа учраас энэ сонголтыг нь улам бэхжүүлж өгөх ийм нэг тэгээ хажуугаар нь өргөж болцож болох ийм нэг хүн байна. Материал ордын хүн байж болцсошгүй. Галын ордын хүн байж болцсошгүй. Галын орд гэдэг нь хонь арслан номын ордын хүмүүс байдаг. Гэх мэтчлэн тийм хүн бол байна. Харин та за өөр арай нэг дажгүй юм байна уу? Боломжийн хөөрхөн зөөлөн юм байна уу? Devotion. Тэгин та өөрөө энэ хүмүүсийн алин дээр нь ч үнэн ч явах сонирхол байхгүй байна. Тэгэхээр яг тогтоод үерхэх хүмүүс бол яг одоо таны хөрөөлөл цөөхөн байгаа харагдаж байна. Тэгэхээр захиусууд групп номер 3-д юу гэж зөвлөмөр байна вэ? Групп номер 3-ын маань өөрсдөө айгүй хүчтэй байна гэж бүр шийдсэн. Үнэхээр шийдсэн байгаа харагдаад байна. Захиусууд нэг жинтэй зөвлөгөө хэлж өгье. Ten of Pentacles. Алстаа яах вүлээ гэж бодохгүйгээр одоо цагтаа зугаатай байх, одоо цагтаа гой байх зүйлсүүд дээр анхаарч эхлээрэй миний хөө гэж захиусан зөвлөж байна. Та болохоор миний хийж байгаа зүйлсийг алстаа ээлтэй байх хэрэгтэй, миний гэр бүлд ээлтэй байх хэрэгтэй. Үр хүүхдүүдэд мань ээлтэй байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Ингэж бодоод үнэхээр амьдралд сериус хандаад байж болцсошгүй. Дэндүүх алсыг хараад тэгээд тэр түүнээсээ болоод одоо цагтаа хэтэрхий ийм хаагдмал гэдэг ч юм уу те. Дэндүү прагматик болсон байж болцсошгүй. Тийм бол таныг алстаа хэрэгцээгүй зөвхөн одоо хэрэгцээтэй юмнуудыг жоохон сонирхож таашааж зугаацаж эхлэрээ. Тэрнээс эхлэх юм бол аяанда таны хан ингээс ахын зөвлөрөөд тэг эмзэг талаа гаргаж ирэх боломжууд цаанаасаа үүсээд эхлэх боломжтой гэж харагдаж байна.
За уншлага нь ийм байлаа. Одоо бүгдээрээ нэмэлт хэсэг рүүгээ шилжиж, нэмэлт хэсэг дээр нь таны одоо заяаны хаан гэж ярьдаг ихэр төллийн талаар мэдээллийг нь гаргаж ирээ. Ихэр төлөв нь та хоёрын байдал ямар байна? Хэрвээ нийлхий гэвэл яах вэ? Ямар шархнууд байна? Хизээ нийлж болохоор байна гэх мэтчлэн тэ. Ихэр төллийн талаар мэдээллийг нь нэмэлт хэсэг дээр нь гаргаад өгөө. Тэгээ одоогоор харахад бол групп номер 3 яг үндэ ихэр төлийнхөө аян замлыг сонирхохгүй байгаа тий ихэр төлтөө яагаад гэвэл нийлхийн тулд хүн ялцчгүй эмзэг талтайгаа нүүр тулах шаардлагатай болдог. Өөрийн бүх талтайгаа нүүр тулдаг. Тийм болохоор групп номер 3 маань ихэр төлийг бол сонирхохгүй байна. Гэхдээ хэрвээ та сонголтоо гаргаад сонирхоо ер нь ихэр төлтөөгөө нийлэх талаар бодож үзье гэх юм бол нэмэлт хэсгийг сонирхоод үзээрэй. Тэндээс зөндөө ашигтай мэдээлэл гарч ирэх болно гэж хэлмээр байна. За хэрвээ нэмэлтийг минь авахар бол доорх коммент ба description хэсэг дээр холбоосууд бий. Тэр холбоос дээр дараад шууд аваад шууд үзэх юм шүү. Чатаар мессеж бичээд авах шаардлагагүй юм шүү. За тийм ээ тоондохгүй уулзъя.